Цилиндр оромгийн соронзон орныг судлах ажлыг хэрхэн хийхийг тайлбарлая. За энэ ажилд хэрэглэгдэх багж нь өөр диаметртэй оромгууд, за соронзон мэдрэгч буюу хооллын мэдрэгч, тесламетр, тогтмол гүйдлийн үсгэр, за холбогч утаснууд, тогтоогч суур зэрэг байна. За энэ ажлыг хэмжихэд анхаарах зүйл нь оромгийнхоо хоёр туйлыг тогтмол гүйдлийн үсгэрийн нэмэг хасах туйл дээр холбочно. За соронзон мэдрэгчээ тесламетрийн хуралтанд холбоно. За мөн оромгийн голд ийм нүх байгаа. Энэ нүхэн дээр соронзон мэдрэгчээ байрлуулна. За мөн яг диаметрийн нь төв дээр нь соронзон мэдрэгч нь яг байх хэсгийг тааруулаад за ингээд багчаа асаана. За энэ ажилд нэгдүгээр дасгал нь өөр диаметртэй оромгийн соронзон орон дах индукцийн гүйдлийг хүчнээс хамааруулад судлана. За нэгдүгээр дасгалын зурган дээр гүйдлийн хүчнүүд өгөгдсөн байна. За эндээс бид нар эхлээд 10 см диаметртэй оромгийг холбосон байгаа. За инкент бол тесламетрийг метр дээрх соронзон орны индукцийн хэвтэй шугам болон босоо шугамын байгуулагчдын энд утгыг 0 байхаар энэ товчлуураар эхлээд 0 байхаар тохируулна. Мөн гүйдэл 0 байхад хэмжилтийг эхлүүлнэ. За тэгээд 1 ампер гүйдэл өгөхөд мөн энэ хүчлийг өөрчлөх замаар гүйдлийг 1 ампер болгоё. За 1 ампер болоход соронзон орны хэвтэй байгуулагчийн утга нь 0.29 милтесла гэд бичиж авах нь. За дараагийн хэмжилтэнд 2 ампер болгоно. Гэх мэтчлэн бид нар гүйдлийг өөрчлөхөд соронзон орны хэвтэй байгуулагчийн утга Bx маань хэрхэн өөрчлөгдөж байгааг өснөгтөнд тэмдэглэж байгаа. За дараагийн удаа бид нар оромгоо солиод 12 см-ийн диаметртэй оромгийг байрлуулад мөн адилхан гүйдлээс хамруулад соронзон орны хэвтэй байгуулагч Bx утгыг тэмдэглэж авна. За дараагийн дасгал оромгоо солих бүртээ багчаа унтрааж аюулгүй байдлаа хангана. За 2 дугаар дасгал дээр 3 дахь оромгоо байрлуулахдаа мөн адилхан туйлыг солиод за тэгээд өснөгтөн дээр ил буюу оромгийн урт нь 8 см гэсэн байна. За тэгэхээр 8 см-ийг яаж тааруулахаар голын энэ нүхэн дээр 20 байгаа. 20-оос ийшээ дүүрв гэхээр 16 см дээр оромгоо тааруулна. За ингээ 16 дээр. За нөгөө талын 20-оос ийшээ дүүрвхээр 24 дээр оромгоо тааруулна. За ингээд энэ хоёрын хоорондох 2 оромгийн урт нь 8 см байна. За энийгээ бид нар хооллын мэдрэгчээ голдно. За энэ оромгийн диаметрийн төвд нь хооллын мэдрэгчээ мөн адилхан ингээд харуулсан. За тэгээ багжаа асаагаад одоо бид нар 1 ампер гүйдэл байхад соронзон орны хэвтэй байгуулагч нь хэдэн зааж ийн гэдгийг харъя. За 0.25 милтесла байна. За одоо 2 ампер гүйдэл гүйхэд 0.50 милтесла. За гэх мэтчлэн дараа нь бид нар оромгийнхоо уртыг өөрчлөөд тогтмол гүйдэл үсгүүрээс гүйдлийг өөрчлөх замаар соронзон орны хэвтэй байгуулагчийн утгуудыг тесламетрээс хэмжиж авч тооцоо хийнэ.